Чи эмийн сан дотор гарах гарцгүй хоригдлоо гэж бодъё. Эмийн сан дотор зөвхөн чи ганцаараа чамайг аврах хинч үгүй, дотроос нь гарах ямар ч боломжгүй. Ийм нөхцөл байдалд эмийн сан дотор яг хэр удаан амьдрах боломжтой бол? Сонирхолтой асуултууд сурвалдаа тавтай морил энэхүү сурвалжаараа би та бүхний асуусан сонин содон асуултанд хариулт өгөх болохоор яг одоо комент бичиж асуултаа асуугаарай. Өнөөдрийн асуулт бол эмийн сан дотор ганцаараа 100 хоног амьдрах боломжтой юу? Үүнд хэдүүлээ хариулт олцгоё, мэдээж лайк болон subscribe тавьчаа яг одоо дараад enjoy the video. Ямар ч тач ихний ээлжинд хэдүүлээ амар гоё төсөөлөн бодъё. Дэлхийд зомбины аимшигтай вирус гараад чи Сүхбаатарын талбайгийн ойролцоо гүйж цухтаж явж байгаад нэг эмийн сан олж харснаар хамаг урдаараа дотор нь орно. 100 хоногийн дараа зомбины тахалт дуусна гэж бодъё. Эсвэл ямар нэгэн аргаар 100 хоногийн дараа чамайг аврах хонгоц эсвэл нислэг тэрийг хурж ирээд авна. Тийм болохоор чиний зорилго бол 100 хоног эмийн сан дотор амьдрах. Мэдээж эерэг маш том тахалт дэлхийд ихэнд гарсан учраас гарах гарц байхгүй, хүргэлтийн хоол байхгүй, ус байхгүй, тог цахилгаан байхгүй. Угаасаа дэлхийн сүнхийн даваан дээр хин л тог усны асуудал шийдэж өгөөд яж ахав дээ. Мэдээж эерэг. Бас энэхүү судалгаагаа хэдүүлээ интернетийн тооцоол мэдээллээр мэдээж хийн тийм болохоор барагцаа төхөм тооцоололоор хийж байгаа болохоор жинхэнэ амьдрал дээр энэхүү зүйлсийг битгий тушаарай. Хүнийг амьд байлгахад хамгийн чухал зүйл бол хоол хүнс. Нэг сонирхолтой зүйл нь дундаж эмийн санд 1-2 игнээ идэх снэк, чихэр жимс бол байдаг. Манай Монголд бол үрлэн чихэр, арц, жимсний ундаа, энерги нөхөх самар гэх мэтчлэн бас ходоодоо баярлуулчих цөөнгүй хідэн хэрэглээний идэх юмс байна. Олж орсон тэрхүү эмийн санд хамгийн ихээр нь тооцоод нэг 10 ууд чипс, 8 үрлэн чихэр ч юм уу, ямар нэгэн төрлийн candy bar, 6 самар, 10 ширхэг жимсний ундаа байгаа гэж бодъё. Энэ бүхэн бүгдээрээ нийлээд нийтдээ нэг 30,000 калори. Гэхдээ хүн өдөрт 2,000 калори авч яж ямар ч асуудалгүй амьдрах болохоор барагцаа дүгнэлтээр бол эдгээрийг зөв хуваарлаа ашиглаад 15 өдрийг асуудалгүй өнгөрөөж дөнгөнө. Ганцхан эдгээр зүйлсээр ам зогооно гэж угаасаа юу байх вэ? Ус ямар нэгэн шингэн уух зүйл бол маш хэрэгтэй. Эмийн сангуудад азар ус зардаг. Гэхдээ тийм ч их бол биш. Ил гаргасан 25 ширхэг ус бас нөөц бололцоонд хадгалсан 25 ширхэг ус тус 500 мг нийтдээ 50 ус гэвэл 25 литр. Энэ нь 10-аас 12 өдөр чамайг амьд байлгах болно. Харамсалтай нь чи бүр усаа тэмээ шиг хадгалж шимж уусан ч 15-аас их өдөр тэсэж чадахгүй. Та нар эмийн санд олон витамин нэмнүүд байгаа. Тэднэрээ зөвхөн хэмжээнд ашиглавал асуудалгүй амьдрах боломжтой юм шүү гэж бодож магадгүй. Мэдээж витамин маш тус болох боломжтой ч чиний ходоод гэдээс ховоосоо өсөж байхад ямар ч тус тийм болохгүй. Ханиадны эм сироп энтер маш жоохон калори агуулдаг ба буруу зуруу хэрэглэснээр сөрөг нөлөө үүсгэж чамайг алах магадaltaй. Ер нь бол элдв янзын эм тарай ямар нэгэн чиглэл зааварчилгаагүй л бол хордуулж алах болохоор тийм юм хэрэглэж амьдран гэж бол байхгүй. Харин эмийн санд протеин паудер байгаа. Энийг ашиглаж 100 өдөр амьдрах зорилгоо биелүүлэх боломжтой. Уух ус дууссан тохиолдолд жижиг тоглоом дуусаа ашиглаж чадахгүй тэр жигтэй тэнгэрийн орн руу замхарна. Угаасаа протеин паудер бол нэлээд хуурай юм байдаг. Тэгээд устай л ашиглахгүй бол ер нь бол үр өгөөж нөлөөгөө ерөөсөө гарахгүй. Бас энэ бол Minecraft биш. Жинхэнэ амьдрал Minecraft дээрх шиг ямар нэгэн potion задлаад уугаал идэх чинь гэж байхгүй. Сөрөг нөлөө дараа нь гарах үр дүнгээ тоолж баршгүй хэм бий. Жим эсвэл номын дэлгүүр мэлгүүр дотор гацснаас эмийн санд гацсан уг нь л хэрэгтэй. Яагаад гэвэл анхны тусламж гарч хийдэн нөмрөх эрүүл мэнд цэвэр нэмбэ байдалд эргээр нөлөөлөх ашигтай зүйлсгээ зөндөө юм байна. Дааж уух хангалттай ус байхгүй, идэх хангалттай хоол байхгүй бол амьдрахад угаасаа бэрх. Бас дээрэс нь уудах хийх юмгүй байхад тооцоолоорой. Миний энэ дүгнэлтээр бол эмийн санд амьдрах бол үнэхээр хэцүү санагдаж байна. Яаж ч амьдрч яаж ч болох юм байгаа ёо. Өстой бүүмэд. Энэ судалгаа хийгээд ер нь бол бүрхэг санагдлаа шүү. За тэгвэл 100 хоног эмнэлэгт амьдрах боломжтой байх нь уу? Товчхон хариулт бол үгүй боломжгүй байх нь. Жирийн нөхцөлд 10-аас 15 хоног амьдрах, хурц хүнд нөхцөлд 30-аас 50 хоног зөв байрлалын даваа амьдрах боломжтой. Харин зомби тахал дуусгаас өмнө ямар нэгэн тусламж ирэхээс өмнө бол үхчих юм байна уу хэдүүлээ. Дараагийн удаа та бүхэн эмийн сангаар үйлчлүүлэхдээ гэмтэл өвчнөгчин эдгэж анах чадвартай амьдрах орчин биш гэдгийг сайн санаарай. За тэгээд энэ хүн амьд үлдэх заавар эмчлэг маань таалагдсан бол лайк болон subscribe тавьчаа дараад өөр сонирхолтой асуулт доор комент хэсэгт маань бичиж үлдээгээд бусад бичлэгүүдийн маань сонирхож үзээрэй. Бас миний энэ ярьсан зүйлүүд үнэхээр л дэлхийн сүнөө зомби гараад ирдэггүй бол бити хэрэгжүүлээрэ нэг галзуу гарын Зиноны бичлэгнээс сурсан юм турч ийн гэд хэрэг тараад эмийн сан дотор өөрийгөө цөөжлөөд явж явах бай. Би ямар ч хариуцлага өөрөхгүй шүү гэдгээ энэ бичлэг тоолоогоо нотлохоо олгоод сануулчих. За та нар маань ухаантай юм чинь ерөөс тийм юм болохгүй иргүү дээ. Хамтран ажиллах байгууллага байвал ийш холбогдорой. Дараагийн бичлэгээр уулзтал түр баяртай.